Сургамжит түүхүүд олон хүмүүсийн туулан өнгөрүүлсэн алдаатай, алдармаатай амьдралаас сэдэвлэн бүтээв. Та бүхэндээ өдрийн төргийг сургамжит түүхүүд маань үргэлжилж байна. За өнөөдөр сургамжит түүх 23 буюу гадаадын нэг улсаас нэг эмэгтэй ирж надтай уулзсан тухай. Тий. Аав нь төрийн өндөр албан тушаалд ашдаг байжгаад одоо бас өндөр гэхээр ойлгомжтой шүү дээ. Ингээ хил аманд ороод шүүх цагтаа сэргийлэх болоод ингээд би хаана эрүүл мэнд нь муудаад ингээ энэ айлд их асуудал гарсан тухай. Энэ одоо миний аав одоо төр устдаа олон жил зүтгэсэн, ажил хөдөлмөрөө хийж явсан, ард түмний төлөө гэж явсан байтал одоо ийм асуудал гарлаа. Ингээд аав минь хил аманд ороогдоо болохгүй байна, эрүүл мэнд нь муу байна гэдэг ингээд үзүүлж харалаа. Тэгээ энэ тухай би одоо бас онготоос ирж сурлаа. Энэ хүн одоо хаана юуг буруудуулчаад ингээд хил ам тасрахгүй, хэрүү шуугаа намдахгүй, өвчин зовлоо ороогоод ингээд өөтөө болчихоо яваад байна гэд. Гэтэл энэ хүн энэ уул хайрхныг буруу тагсан. Одоо уул хайрхныг дахихад ч мэдээж ямарваа нэгэн уул усыг дахихад аймгийн, овг отгын, гэр бүлийн гэд ингээд аваа хүртэл тэгж байдаг аахгүй гэр бүлийн аваа тий хошууны аваа аймаг одоо хотын аваа гэд ингэж байдаг. Тийм учраас одоо манай монголчууд чинь төр засаг чинь төрийн тахилгад уул ус гэжигэд тусдаа онцлоод байгаа. Энэ бол өөрөө яг энэ дараалалаар явж байгаа аахгүй. Гэтэл энэ ямар нэгэн одоо нутгийн уул усыг одоо хүмүүсийг удирдах буруу тагсан учраас энэ хүн ийм хил аманд ороогдчихээ. Уул усны хорлол гэдэг юм болжээ. Энэ нутаг усаа одоо хилэгнүүлжээ гэж үзээд. Ингээд энэ уул усны тахилга буруу хийсэн байна гэд энэ тухай яригдаа. Энэ бол одоо Баруун аймгийн нэгэн нэртэй сайхан хайрхныг буруу зүгээсний. Одоо ингээд нөгөө овоо уул ус дахих чинь бас хин нэг нь ингээд өөрийнхөө ойроосоо очиод тахдаг байх нь шүү дээ. Хаанаас хизээ одоо мэдээж хизээ хэдний өдөр хитэн цагт тий ямар идээ тахилаар тахдаг юм. Тэрнээс бүх уул усанд л арх сүгийн тийм мөрөгдөг гэж юм байхгүй. Арх авдаггүй уул ус гэж байна. Сүү авдаггүй уул ус гэж байна. Янз бүр. За тэгээд хуурай эдээгээр тахдаг уул ус гэж байна. Янз бүр гэдэг байхгүй. Тэгэхээр энэ одоо очих зүгэлэл нь хүртэл байдаг. Зүгэлж очдог. Урдаас нь, хойноос нь, баруунаас нь, зүүнээс нь гэдэг. Тэгэхээр энэ зүг чигийг буруудуулж буруу зүгээс буруу тахилгаа одоо үлдсэн учраас энэ хүн цээрлээ хүлээж одоо ийм хил аманд орж байна гэдэг. Ингэж тайлагдаад Одоо танаас нэг масаа сүүлийн үед одоо манайхан их уул ус тахдаг болсон. Аюулт дэлгэрч байгаа тийм гэж хараад байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр өснөө жил тасарсан байгаа шүү дээ. Социализм үед бол тийм зүйл ерөөсөй байгаагүй тийм ээ. Тэгээд арчлаас хойш ингээд хүмүүс уул ус тахахаас сэргээж явах шиг байна. Тэгээд тэр хүмүүс маань одоо таны хэлдэг ийм ирэм дараатай ийм байдаг зүг чиг одоо тэр өргөх барих юм ерөөсөө мэдгүй л байгаа. Нийтлэг ерөнхий нэг юмар ингэж хандж байгаа. Одоо тэгэд энэ хүмүүс бол бүгд л эцэг өвгдийнхэн уул усыг дахихсан сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээд энийг одоо яаж ингэж тэр зүг чигийг мэдхүү, унтлага одоо өргөл барьцыг мэдхүү гэдэг л хүмүүсийн хувьд их асуудал болоод байгаа юм л та. би зүгээр өөрийнхөө туршлагууд дээр ингээ анзаархад нэг их хүний нутгийн уул усны тахилганд нэг яваад имэргүй юм шиг санагдав. Одоо би ингээд нэг бүү удган байна гэж хэлээд л одоо баруун салгаагүй тойрч тавих гээд л энэ нутаг усын чинь тойрол имжээл ерөөсөө одоо Улаанбаатар тэлэг гэдэг энэ дөрвөн уулыг дөрвөлнгийн дахиж хаяал тийм ээ тэгэл хоошоо гараад тэрийг дахиж цар тайрхны дахиж хаяал ингээд тавих гээд бац болдгүй юм байна. Тэгэхээр тодорхой уул усыг тавих чинь зорилготой. Ажил болгож тий тодорхой нэгэн зорилгын дагав тахдаг байх нь. Би лам гэж хэлээл тойрол зүгээр 4 зүг 8 зогсохгүй хамаг уул усыг очиод би тахиж ийн гэж дахиад идэх байх нь. За нэгтэн зорилготой байх нь. Хил ам дагуулдаг байгаа гол сэдв чинь шүү дээ. Хин мэдэхгүй нэг юмнэр ирээд гол ус погрлуулад ингээд нутгийн иргэд их ууралдаг тийм ээ. Тийм. Дандаа таньж мэдэхгүй хаанаас ирсэн бүү мэднэ хотын нэртэл ингээд болсон болоогүй байна. Тэр чинь гол ус погрлуулад энэ хилэгнүүлээд энэ хаан их үер боллоо, бороо орлоод байгаа юм шиг боллоо. Тийм. Тэгэхээр энэ чинь байна шүү дээ. За дахиулсан тэр нутгийн иргэдүүд дургүй байна. Дахилга хийгээ явж байгаа
хүмүүс бас их асар их одоо өөрсөндөө хор хөнөөлтөй байгаа байхгүй буруу зүрх юм хийгээд яваад байгаа учраас. Тийм. Тэгэхээр би бол хэлээд байгаа хүний нутгийн уул ус хамаагүй дахиад идэггүй маа. Одоо Зөв аймгийн хүн Баруун аймгийн уул усыг очиод л дахиад гүгээд идэггүй. Бид нар чинь зоригтой байх нь шүү дээ. Тэгээд тэр одоо жишээ нь би нэг овоо уул ус дахихаар явлаа гэхэд тэр нутгийн хүний гуйлтаар би очдог байна. Зөв. Тэгэхээр өөрийн зоргоо нэг завтай юм шиг хийх ажилгүй юм шиг болдог гэж. Тэгж явж болохгүй. Одоо тэр нутгийн Бата гэдэг хүн одоо уул усанд юм өрөх гэсэн юм а та очиж өгөөч гэвэл тэр дахилганы миний одоо бөөлөхтэй хамгийн гол нь Бата гуйхтаа чухал нахгүй. Бата тэр гэдэг овоо уул усанд амьдарч байгаа учраас би Батаагүйгээр тэр уул ус дахигддаггүй. Зөв. Ойлгож байна. Тэр газар орны яг тухай тэр бүс нутагт амьдарч байгаа хүн. Тийм. Хишгээ уудган мундаг болохоор тахичж байгаа бол биш. Бата эхлээд Батааг би гуйлгаж суулгаж нутгийн хүнийг би гуйлгаж суулгаж одоо залбируулж иж тэгжээж миний араа зан үлгэлдэг байна. Одоо нөө айлаар бол та танихгүй айлд ороод шууд хоол цагийн нийтэд л одоо тийхгүй нэ. Бизнес нь зөвшөөрөл авахгүй. Тийм гэрээ эзэн намайг урьсан байх хэрэгтэй хань шүү дээ. Тийм учраас би хүмүүсийг одоо энэ төрийн дахилгатай боллоо, тэр отгон тэнгэр уулын дахилга боллоо, тэр бурхан будаа уулын дахилга боллоо гэдэл энэ Дорнтой аймгийн ч юм уу тий хүмүүс бөөнөрө шаагалдаж очиж одоо нэг тийм бас сайнгүй юм шиг надад санагддаг шүү дээ. Нэг тийм нэг хандлага ба шүү дээ. Юм болгон дээр л очивол сайн юм шиг одоо тэр дахилган дээр очичлээ сайн юм шиг тий. Тэнд очиод нэг юм өргөд одоо сүү цагаа идэж цацчихлээ сайн болох гэдэг юм шиг. Тэгээ би энийг ингээд бас л олон хүний амьдрал дээрээс би энийг олж мэдсэн байхгүй юу. Ингээд бас л уул ус сэлгэнээс ингээд л зандаа одоо онхолцсон тахилга хийж явж байгаа ирж байгаа онхолдоод ингээд өнгөрсөн барьсан овооны тахилганд очиж яваад ингээд буруудлаа эдэргээ яригадаад идэх байхгүй. Тэгээ ингээд үзэхээр огт шаардлагагүй юмд явсан байгаа. Яг уу одоо манай төр улс чинь уул овоо усаа хөндлөө төрийн тахилгатай болгож болно. Гэхдээ боломж байвал тэр газрын улсууд л цуглаж тэр уул хайрхныг дахин өгөхөөс хамаагүй одоо ингээл Зөв аймагт одоо нэг том тахилга болж хахад Баруун аймгийнх нь нүгэлдэж очих бид нар. Энэ өөрөө бас нэг тийм таарамжгүй байна. Тэгээд одоо нөгөө тахилгыг удирдах байгаа тахилгыг анх одоо зүүлчлэн одоо хуульчлан гаргаж байгаа нэг хүн байгаа шүү. Тахилгыг бол тэгж хийнэ гэдэг. Тийм. Энийг бас буруу хийж болохгүй. Маш хариуцлагатай их нэ тий. Тэр одоо тогтоож байгаа хүмүүс энийг одоо тэрийг одоо уул ус тахилгын ном судрууд байдаг. Эртний ном судрууд байгаа. Энэ ном судруудын сайхан хянаж үзээд хаанаас нь хэдэн он одоо ямар үйлрэлд яаж очиж дахих юм хин дахих юм гээд энэ болохоор зүгээр нэг аймгийн юм уу нэг сумын засаг дарга шийдээд л бичгнүүлээ хийдэг юм бас биш байдаг байна шүү тий. Энэний хор хохирол гэж аюултай юм байдаг байна. Энийг жижигсгээд яриул айл бид нар ч гэсэнтэй яваад л одоо бүгд шилийн бүгдийг дахиад хийчихэл гараад яах гэж байгаа юм гэхээр бид хэдийн хэмрийг даатах гэж байгаа гэж хийж болохгүй нэ. Тэр газрын орон хангаа эзэдтэй тэнд амьдран суудаг ард иргэд нь энийг хийвэл илүү цохилтой байна. Тийм. Ийм юм одоо надад ажиглагдаад байгаа. Тэгээд тэр тухай энэ сургамж түүхэн дээр бичигдсэн байгаа. Тэгээ энэ дээр яасан гэхээр яг энэ уул усыг энэ хайрхныг дахиа гэж анх санаачилж очисон өөр хүн байж л дээ зайлуул. Нэг хөгшин байж. За тэр хүн одоо нутагтаа амьдардаг хүн. Тийм. Ингээд энэ хотод ирээд тэр том дарагтаа уулзчих л дээ. Чи одоо ингээд надад туслаач энэ уул усыг ингээд дахих гэсэн юм аа. Надад яагаад гэхээр энэ судар нь байна. Энэ хайрхныг дахидаг тэгээд судар ном нь миний өвөг дээдсийн үлдээсэн судар ном нь байна. Энэ дагуу нь миний дүү ингээд тахилгыг үлдэх хэрэгтэй байна. Чи одоо нөгөө улс одоо нөгөө зохиог албан тушаалтай хүн чинь биднэрт дэм болоод энийг ингээд зохион байгуулцааж өгөөч гэдэг очихт нь за гэж юм одоо хэлчихэд хөгшний тэр ном судар юм хумыг хараагүй өөрөө энэ Улаанбаатараас одоо ингээд нөгөөдхийг зохион байгуулад хөгшнийг ч дуудаж тэр тахилганд оролцуулаагүй. Тэгээ хөгшин бас их гомдсон байдаг юм байл л дээ одоо тий. Би уул нь ингэж хэлсэн юм а. Гэхдээ яг судрын дагуу одоо миний өвөг дээдсээс үлдээгдэж бичиж үлдээсэн юмны дагуу дахигдсангүй. Хэрвээ надаас асуугаад ингээд одоо орчин үеэр л хамтарч ажиллана ч гэдэг юм уу тий. Ингээд зөвлөгөө өгөөч гэдэг ингээд ярьсан бол би бүх юмаа хэлээд ингээд энэ талаас нь хийя гэж хэлсэн. Гэтэл миний ингээд очоо хэлсэн дээр санаа аваад өөрийн зоргоор өөрийнхөө сумын талаас ингээд хамгийн өмүүлээд ингээд хийсэн. Гомдсон байдаг. Энээс болоод одоо ийм хохиролтой юм гараад өөрөө хэл аманд ороод энэ хүний хүүнүүд нь одоо хүүдүүд нь бас гимтээд ийм дарга маань одоо ажил үйлс дараатад хэлж штэ тий. Тэгэнгүүт одоо тэр даргын хүү одоо өөр хүүхдүүд нь тантай ярьж уулзаад
Тийм. Тэгэхээр энэ Тэгээд та өөрөө очсон байдаг тийм үү тийш? очсон. Очиж одоо уул усанд нь өргөл өгж өгöd ямар юмны хил аманд ингээ орогдохоор аав маань ингээд болж исэн бүтчихсэн сайхан амьдрал маань ингээд бүр болохоо байлаа гэд. Тэгээ шалтгааныг ингээд олоод бид нар энэ айл тэр уул усанд хөх сарлаг сэтэрлэж тавьж одоо юу тийм өршөөл инрэл гуйж буруу зүрх юм хийжсэн бол өршөөгөөрөө гэд. Тэгээ ер нь яг тэр үеэс хойш тэр дахилганд энэ хүн бас нэг их нөгөө очоогүй өршөөлөө гуугаад одоо тэр хөх сарлаг сэтэрлэж тавьж одоо уул усны эзэн савдагт одоо өргөл өргөд ингээд нэг юм. Тэгтээ хамгийн нэг наад ингээд бүх хүнд сануулж хэлэх нэг юм байна. Уул усны нэхэл ус савдгийн засал гэж яриад байгаа. Засагдахтаа ер нь тунд ургуу шүү. Ер нь бол засагддаггүй. Засдаггүй байх нь. Засна гэхээр хоёулаа юу гэж ойлгоод байна гэхээр за би чамааг уурлуулсан. Чи нэг уул усны лис авдаг байж. Чи ууралцсан заяа. Тэгэхээр засна гэхээр бид нэр ингээ хар ухаанаар ойлгохоор ингээд би хишгээ удаа ирлээ. Одоо уурлахаа болоо. Чамд чи ууралцсан юм одоо уураа гаргаа. Хар ухаанаар би ярьж шүү. Одоо өнөөдрөөс эхлээд айтайхан би одоо чамд энэ чи уурлуулсныхаа хариуг өгчлөө. Одоо зүгээр болцсон уу гэхээр чи за миний уур гарчлаа. Хэдүүлээ эвлэрээ гэд. Тэгэхээр ингэдэг юм бол биш байх нь шүү. Засна гэдгийг бид нар хар ухаанаар л ингэж ойлгоод байгаа. Лам багш ирээд номоо унших бөөлөөд засцсан уу? Засцсан. Тэгээ ихэнх үзэгчд баг мэдж байгаа даа. Усын хорлол гэдэг үг айлд яваад идэг. Тэгээ засуулаад идэг. Дараагийн нэг хүнд очихоор хэдэн жилийн дараа засагдаагүй л байдаг. Бас тэгдэг. Тэгээ тэр лам одоо засуулсан даа. Тийм. Тэгсэн чинь засагдаагүй юм ямар сони юм бэ гэж. Тийм. Тэр ламаар уул ном уншуулсан шүү дээ. Ямар сони. Тэр нэг бөөгөр бид нар бөөлүүлсэн юм да ямар хачин гингээ яриад идэг. Гэтэл миний анзаарснаар бол лус засагддаггүй байх нэ. Энийг лусын засал гэж яригддаг боловч энэ засагддаггүй байх нь. Лус улсын эзнийг аргадаж гуйдаг л байх нь. Аргадаал ирдэг байх нь. Та бити уурлаач те. Бид нар буруугаа ойлгож байна. Энэ айл ингэсэн биш те. Тэгэхээр би ч дунд нь бөөлж байгаа юм чинь тэгэж штэ. Ингээ өчл гуйлтаа гуйж штэ. Та бити уурлаараа заа юу? Гэл ирнэ. Буцна өөр надад арга байхгүй. Чи одоо уураа гаргачихзаа маа гэх юм байхгүй. Зүгээр л гуугаал ирнэ. Тэгэхээр энэ яа гэхээр нөгөө амар ташгирцсан ууртай юм чи жоохон зөөлрдөг л ахна. Тэрнээс биш засагддаггүй ахна. Багаар. Тэгээ хойдон жил ахаад ирлээ. Ахаал би тэд гуйлаа. Давтамжтай. Олонтой яагаад гэвэл бид нар нүглээ намжлахад ганцхан гүйччихэд мөнгө төлөөд ламаа авчираад мөнгө төлөөд бүг авчираад пит бат хийлгээ яваад өгдөг. Ийм амархан зүйл биш байх нь. Яагаад гэвэл би ингээд алдаатай юм хийсэн гэдгийг хизээч мартахгүй бэжэж энэ засагддаг баг. Зөөлрдөг байх нь. Тэрнээс биш нэг тэнд нэг юм сүйтгэж хайчаал нэг хүнээр мөнгө төлж авчирч хийлгээл засуулцдаг. Энэ бол засдаг гэж одоо засал гэж ярьдаг боловч яг үндсэн ингээд мөн чанарыг ингээ ухаад үзэхээр байнга л зөөлөлж идэг, аргадж идэг. Байнга л бид нар одоо тэр хийсэн нүгэл алдаагаа ирж уучлал гуйж өвшөөл гуйж тавьж лусын зөөлрүүлжил байдаг болохоос биш. Шууд нэг ингээд бөөлөлтөөр юм уу нэг ном уншилтаар энэ засардаггүй. Тийм учраас тэрийг одоо хэн батлах юм гэхээр энэ үзэгчд өөрсдөө мэдчихэе. Зөндөөл ном уншилсан дандаа л лусын юм гэдэг. Зөндөөл засал хийлгсэн лусын юм гэж гараад идэг. Ямар учиртай юм бэ чинь гэдэг. Тэгэхээр би хийсэн алдаагаа насан туршдаа гимшиж явах хэрэгтэй болчихж байгаа. Насан туршдаа залбирч явах, насан туршдаа гуйж явах. Одоо жишээ нь түрүүний бид нар түүхтэр ярьжсэн тарганы мах идэд сүрсэн айл тий. Тэрнээс хойш тэр айлынхан удам хугацаанд манайхан тарганы мах таардаггүй хинч бити идэж байгаагаа гэдэг ингээд. Яг тэрэн шиг удмаараа бид нар манайхан лусад гимтэй шүү. За манай удмынхан уул усанд айтайхан арьзан шүү. Биднэрт газар усны юм тохирдгоо шүү тамина гэдэг. Ингээд үеийн үед цаг үед өөр хүүхдтэй захиж ингэж энэ өөрөө домногддог багаар домногдож зөөлрдөг болохоос биш. Зүгээр л нэг нэг лам очоод тэр лусын пит пат хийгээд засаад уур муурыг гаргаад ч юм уу ташгирцсан байгаа бол дошигны нарилгаад тий ингэж болдгоо байх нь. Тэгэхээр лусын энэ хорлолыг засах заах гэдэг бол нэг ийм асуудалтай байдаг учраас засж байгаа засуулж байгаа аль нь бас бодолтой байхгүй бол би ингээд л бөөлөл би энэ номыг уншаад содрыг уншаад танаа л усыг би ингээд зад сад өгцөн гэж бас хүнд ойлголт өгч болохгүй. Засуулж байгаа хүмүүс энэ үйлдэлийг хийлгээл манайх засварцсан гэж бас ойлгож болохгүй. Хоёр талд нь зөв ойлголттой баймаар байна шүү дээ. Тийм энэ одоо
засал хийлгэж байгаа хүмүүс ч гэсэн за би одоо ингэж та нарт засал хийсэн ч гэсэн алга эргүүлсэн юм шиг ингэж шууд зүгээр болдог юм биш шүү. Тий. Та нар цаашдаа үр хөвгтөд дамжуул хичээ бүгдээрээ энэ байгаль сүтгэж гэдэг юм уу? Байнгын залбирч яв. Байнгын залбирч яв, сүсгэлж яв гэдэг цаг хугацаа орно шүү, баг багаар явна шүү гэдэг сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр эн чинь ингээд сэтгэлийнхэн чандад суулгаж өгч ижин засрах байгаа зү тий. Тэгэхээр зүгээр энийг ингээд бизнес шиг дэлгүүрээс юм авч байгаа юм шиг энэ бол лусын хорлол гэдэг юм засардгүй байх нь байна. Засна гэдэг үг нь яг засна л гэж ярьдаг л та. Тэгвэл энэ нь өөрөө биднэрт ойлгохдохдоо шууд ингээд зогсоочих юм шиг яриад. Яг засал гэдэг маань сүүлийн бодон шиш машинтай бид нар нэг цагаан сараар засал хийлэгдэг мэлэгдэгтэй холбоотой байх л та. Тэгснээс яг тий бүүнэрт бол нэг засал масал гэж нэг ярьдаг байхаа. Зөв. Тэгээд лус аргадна гэж ярьдэн шүү дээ. Тэгээд лус аргадна. Лус тайх, лус дахих, лус аргадах, лусад өргөл өргөх эднэр гэж ингэж бид нар ярьдаг тий. Тэгэхээр энийг нэг удаа хийлгэснээрээ бид нар засарцсан гэж ойлгож болохгүй. Лусын хорлол гэдэг юм үе удмаар удамшдаг үгүй юу? Лус савдгийн хорлол гэдэг юм. Гэтэл удамшдаг гэдгийг одоо өчнөө хүмүүс яг Улаанбаатар хотын хүмүүс мэдхгүй байх. Хөдөө орон нутгийн нөгөө бие биенийхээ удмыг мэддэг, биенийхээ гарал үүслийг мэддэг хүмүүсүүд бол аягүй сайн мэдж байгаа. Эднийх нь дандаа нүдэн гимтдэг. Удам дотроо 4-5 хүн хараа муутай удамшаад идэг. Энэ хараа муу. Эсвэл бол түнхний мултралтай. Эдний хүүхдүүд дандаа түнхний мултралтай төрөд идэг. Эдний 4-5 хөлөөж ирсэн хүн байдаг. Гэх жишээний тий. Тэгээ эн чинь бол одоо энэ хорлол удамшиж байгаа, биежж байгаа, хүчрэгч байгаа юм шинж байхгүй. Тэгэхээр тэр айлын ген нь бүгдээрээ түнхээ чирээ явж идэг гентэй айл гэж байхгүй шүү дээ. Анагаахын талаас бол удамшил ген мэйл гэж зөвтгөх юм да тий. Одоо тэгжин тий. Өвчин одоо эсвэл үдх ярьдаг болчихсон. Анагаах чи өөрөө бүх төрлийн өвчнийг бас удамших магадaltaй байна. Удамшаад байна гэж ярьдаг. Одоо сүүлийн үед тэгж үзээд байгаа шүү дээ тийм үү? Тийм. Тэгээд одоо зарим одоо өвдөд ирсэн улсууд ярих юм биш үү? 3 саяд нэг тохиолддог өвчин туссан л гэх юм. Тэгээ 1 сая хүнд нэг удаа тохиолддог өвчин би туссан гэж орж ирж үзүүлж байгаа улсууд байна. Тэгээ энэ бол тэгээд ер нь бол амгаах ухаандыг би үгүйсэхгүй. Амгаах ухаан бол маш асар чухал. Гэхдээ одоо анагаах ухаан чинь бас энэ далд ертөнцийн рүү давхар орж шүү дээ. Бид нар хүний нэмчлээд байна. Тэгээ одоо нөгөө амслын пенсилинээ бид нар ингээд судсаар нь хийгээд байна. Гэтэл энэ хүнд дахиад ийм өвчин үүсэх гээд байгаа мó өвчин үүсэх шалтгаан болоод байгаа. Барууныхан бол сүнсийн гэж яриад байгаа л да. Бид нар бол би бол сэтгэлийн гэж яриад байгаа байхгүй. Сэтгэлийн. Тэгэхээр миний сэтгэл өвдсөнийг миний сэтгэл гэдэг эрхтнийг одоо чи харахгүй шүү дээ. Чиний сэтгэл гэдэг эрхтнийг би харахгүй. Сэтгэл рүү чинь тариа хийж би чадахгүй. Сэтгэл нь ядраад байгаа мó, зовоод байгаа мó, жаргаад байгааг хинч харахгүй. Гэтэл сэтгэл зовоод сэтгэл ядраад ирэхээр бас өвчин үүсгэж эхэлдэг байна шүү дээ. Энийг бол анагаах ухаан дархлаа унах гэж яриад байгаа юм тий. Тэгэхээр сэтгэл юунд өвдөөд сэтгэл юунд шаналаад байгаа. Энэ тэгээд далд ийм бас хүний сэтгэлээр унагадаг нэг ийм сэтгэлийн зовлонд ингээ автуулдаг юм. Хавар намартаа юм нь хөдөлдөг. Хавар намартаа энэ хүн өвдчихдэг гэж яриад байгаа. Тэгэхээр энэ өөрөө газрын одоо эрчим энерги босох буюу манай монголчууд бол лус савдаг сэрэх үеэр энэ хүний сэтгэлийн зовлон ихсээд ирдэг. Хавар намарт өвөл зундаа зүгээр идэх хавар намартаа энэ хүний өвчин хямардаг сэтгэл санаа хямардаг уналтанд ордог гэдэг ингээд тий. Тэгээ энэ бол одоо энэ бас хорлолтой холбоотой байна шүү дээ. Тэгэл одоо манайхан дархлаа унсан байна, стресс ихтэй байна гэдэг яг олон асуудлууд байгаа л да. Тэгвэл хоёулаа бол энийг хүмүүс тулгаагүй шүү дээ. Тийм байдаг шүү. Үдсэн харснаа л ярьж ш. Сонин болгож л ярьж байгаа байхгүй тий. Ярьж байгаа болохоос та бүхэнд яг ингэсэн яг ийм байх ёстой гэсэн юм бол байхгүй шүү. Энэс та бүхэн зүгээр ойлгоорой. Та чинь нутагт нь очиод нөгөө нэг тэр нутгийн хөвгсөнтэй таарсан уулзсан гэдэг байгаа шүү дээ. Санаандгүй байдлаар. Тэгээд тэр хүн чинь надтай ярихаараа тэр охин нь яаж мэдэх вэ? Тэр гадаадд одоо баруунд амьдардаг хүн мэдхгүй одоо аавыг ямар өөрөөс нь асуухаар би хүн гомдоогоогүй гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр одоо хөгшин санахгүй байгаа юм чинь бид яаж мэдэх вэ гэдэг. Таны нөгөө үзлэг дээр болохоор бас нэг хүн гомдоосон байна гэж гарсан. Тийм. Тэр нь болохоор тэр уул усыг дахиё гэж анх санаачилж очиж нөгөө хөгшөө. Тийм. Би ямар ч байсан өвөг дээдсийнхаа үлдээс энэ уул усыг энэ хайхныг дахилгын энийг бол өвлүүлэн үлдээх нь зөв юм аа. Одоо удахгүй нас одоо хэдий влээгээд тэгээ очиод хандахт нь тэр хөгшнийг тэгээ гомдоогоод тэр хөгшмөл их холыг харсан байх нь шүү дээ. Тийм. Би энэ
зөв ингэж зөв тахилгаар нь явъя. Тэгэнгүүт надад одоо хүч хэрэгтэй. Тэ олон том хэрэгтэй. Тэгэнгүүт олон томныхоо удирж ийн эрх мэдэлтэй дарга зэрэг удирж ийн. За дарга дээр очиод энийг бүх юм өгөхөд дарга бүгдийн зохион байгуулалт сайхан болно. Ингээд цаашаа үргэлжлэнэ гэж их алсыг харж өгшөө очисон. Тэгээд дарга тоосонгүй өөр зарчмаар тагсан байна. Тий надаас хойш одоо тий энэ миний энэ одоо аав ээжи үлдээсэн судраар энийг тайж дахих хүн яахгүй. Аав минь өнгөрөхдөө цаг сайхан болохоор одоо энийг ингээд баримтлаад энэ хайрхныг дахин шүүгээ хилгээд өгсөн гэж яваад очихт нөгөө хүн одоо нөгөө сэтгэлийн нэвдээд хайчаад одоо өөр ёс заншлын дагуу ингээд тахилга үлдээд явчихжээ л тий. Тэгээ тэр хөгшөнтэй би санамсаргүйгээр тэр чин санамсаргүй таарж байгаа шүү дээ. Тэр үед тэр чин тэрнээс хойш 2 3 жилийн дараа таарж байгаа байхгүй. Дараа. Тий. Тэгээд танихгүй хөдөөчин бол ингээл би чи хөдөө явж байгаа л айлд яваал ордсон шүү дээ. Ам хамар цангаал тэгэл за нэг айлд хөдөөний айл зогсохоор чинь сайхан шүү дээ. Одоо баруун тишээгээ ингээд нутгийн хүнээс холдох тусмаа ард түмний харилцаа шал өөрлөлнө. Ер нь бол зам маань хിവэрэ шүү дээ. Хоноод яв гэд ингээ хоол ундаа хармлахгүй шүү дээ. Хийгээд л хүй хаа гээд өгнө. Тэгээ ярьсан яриад ингээд суужсэн чи харин тэр хөш яг ингээд бүр намайг баг таньж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй юу? Би уулын энэ одоо хайрхныг ингэж ийм байсан юм аа. Гэтэл одоо нөгөө тэр дараагад ингээ очисон чинь намайг ингээд хайсан. Би уулын ингээд өөрийгөө унахаасаа өмнө би энийг хийчихье гэсэн даанч би чадаагүй гэд ингээ ярихгүй. Тэгэнгүүт нь нөгөө 2 3 жилийн болсон явдал миний санаанд стафал хийтэл орж ирэл тэгэл. Энэ хүн юм биш тэг. Тэгээ та бол таньчихж байгаа. Би таньчихж байгаа. Тэгээ та бол хэлээгүй тий. Өөнийг тэр үр хөвгт надаар ирсэн мэрсэн гэж хэлээгүй. Үгүй шүү дээ. Одоо нөгөө миний хүмүүс би ингээ хүний юмыг хин нэгэнд одоо би ингээ ямар нэгэн нэр хэлэхгүй байгаа шүү дээ. Тий. Хүний юмыг хүн ярих шаардлага байхгүй тийм үү? Үгүй шүү дээ. Тэгэхээр миний нөгөө зарчим алдагдчихж шүү. Би бол тухайн хүний ярьсан зовлон жаргалыг би хайрцагтаа игээл шууд мартаал хаяхал байхгүй. Сүмдээ очиод пастортайгаа нэг хажуудлын өрөөнд нь ороод нүрээ харахгүй бүх юмаа зовлон жаргалаа ярьдаг тийм үү? Тэрэн шиг одоо танд бол асар их хүн зовлон жаргал ярьж байгаа. Та тэр олны танил хүмүүс ч байгаа, энгийн иргэдч байгаа. Хамаатан саданч өөр дараалалаар ирж магадгүй би нэгээ яриад тийм үү? Тэгэнгүүт одоо та нарын одоо таны гол зарчим бол тэр болгоныг хүн хүнд дамжуулж ярих ямар шаардлага байхгүй. Тийм чи одоо нөгөө тийм биш тийм. Одоо нөгөө ингээ алтан дүрм болвол хүний юмыг хүнд ярьж болохгүй. Тийм. Зарим нь мэдчихэж мэдэхгүй царайлаад илээ мэлээ гэдэг ингэдэг тий. Би тэгтээ ярих ирэхгүй юм чинь миний одоо нөгөө эмч хүн тангараг өргөнө гэдэг шиг би бол одоо удган хүн энэ харсан үзсний хинт ч хэл тий. Гэхдээ тэгвэл өнөөдөр та яага яриа суугаад байгаа. Та ингээд түмэнд дэлгээл суугаад байна шүү дээ ингээд тий үцгчд хэлэх баг. Гэхдээ би энэ дээр нэг ч хүний нэр, нэг ч хүний нутаг ярихгүй баг. Хамгийн гол нь миний яагаад өнөөдөр энийг яриад ингээд түмэнд ойлгуулъя гэдэг юм гэхээр бид уламжлалыг мартчихъя. Бид хүн байх ёс зүгээ мартчихъя. Тий. Тэгээ энэн дээр ингээд би айгүй ухаантай болохоор яриад байгаа биш байгаа зү. Үдсэн туулснаа л хүү энэ дээр бити алдаач л гэдэг ингээд яриад. Яг бодит болсон явдлыг яриад байгаа шүү гэдгийг та бүхэн бас зөвөр ойлгоо. Зохиож заавал ийм байдаг, тийм байдаг, тэх ёстой. Та нар тгий шүү гэж юусоо яриаггүй. Энэ хүнд энэ болсон явдлууд байгаа болохоор энэ номонд буулгаад яг болсон баримттай юмыг л хүний нэр ус хэлэхгүйгээр ингэж ярьж байгаа шүү. Тэгээд гол нь та бүхнийг л энэ бүгдээс иймэрхүү юм тохиолддгийг шүү. Энэ бүхнээс сэрэмжтэй байгаарай л. Тий. Тэ хүн хэлхээс наашаа гэж. Үнэн шүү. Тий цаас чичгээс нааш гэж. Тэгэл нэг юм би нэг бас хэлчихэд чи яг Монгол хүн л бол тийм биз дээ. Монгол цустай одоо Монгол аавчтай Монгол хүн л бол ер нь энэ өв уламжлал ёс заншил гэдэг юмнаас нэг цухтаад нэг хол явахгүй бах. Тийм үү? Явахгүй шүү дээ. Одоо би гадаад боловсралтай гадаад хэлтэй устай одоо тийм юу ч мэдэхгүй түүпа гэж байгаа ч гэсэн ер нь л нэг чамд Монгол цус байгаа л бол энэ юмнаас бол нэг холдоод нэг амар шинжлэх ухаанчаар хандаад дэлхийн боловсрал эзэмсэн ч гэсэн ер нь энэс нэг зайлахгүй хаа. Гэхдээ дэлхийн ертөнц чи өөрөө эргээд одоо бид нартай харилцаад би түрүүн чамд сонирн болгоод хэлжсэн шүү дээ. Би одоо нийтдээ 4 доктортай ажилласан. За. 2 хүн доктор. Гэхдээ энэ дандаа гадаад иргэдүүд. Одоо би яг 2 Туркийн их сургуулийн 2 доктортай ажиллаж байгаа. Энэ хүмүүс чи юу хайгаад байгаа гэхээр бид нар техник технологи бүх юм хөгжсөн. Одоо ингээд бид нар тий хүн байх чухал эргээд дэлхийн ертөнц чи өөрөө хүнээ хайгаад эхэлсэн байхгүй. Нөгөө сэтгэлээ хайгаад эхэлсэн. Тэгээ сэтгэлээ эргээд хайсан чинь нөгөө энэ барууны улсууд ч айл хэдэн зууны өмнөөс баг энэ сэтгэл ярддаг хүмүүсээ шатаагаад алдахыг алдаад тий энэ шулан боломгоос устгаад дууссан. Одоо бид нарт буцаад сэргээж өгөөч ийм
шав босгож өгөөч. Манай дотор ийм байна уу гэд Швейцар улсад одоо хайгаад бичсэн шүү дээ. Би өнгөрсөн жил хавар Швейцар улсад эмнэлэгт ажиллаад ирсэн. Яг нь бид нар соёлын нөлөөнд их автдаг л да. Тэгээд одоо чинь гадаад улсуудад ч гэсэн яг үе уламжлалаа эцэг өвгдөө гэдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Бид нар л тэрийг мэдэхгүй болохоос яг л Монголтай адилхан тийм үстэй сүсгтэй хүмүүс, бишрэлтэй хүмүүс, эцэг дээдсээ гэдэг орон нутаг одоо түүх соёлоо судалдаг яг ийм сэдв сонирхдаг зөндөө л хүмүүс байгаа. Яг бидний үзэж хардаг юм болохоор дандаа entertainment одоо сүүлийн соёл одоо тийм үү дуу хөгжим өөр кино юу вэ? Тэрийгээ үзэж тэрийгээр тэр гадаадыг их төсөөлөд байх шиг байна. Бидэртэй л адилхан хүмүүс бидэртэй л адилхан түүх соёлоо судлаад өв уламжлаа яриад байгаль хөндлөл байж л байгаа шүү тийм үстэй. Тийм шүү дээ. Тэгээд ер нь бол дэлхийн ертөнц хөгжөхөд ингээд амьдрахад өв уламжлал хэрэггүй маа гэд хаяад хөгжсөн улсад байна шүү дээ. Байна. Бараг аав ээж хэрэггүй маа гэд явцсан сууч байна шүү дээ. Хүүхдтэйгээ 20 жил уулзаагүй хүүхэд нь амьд уйлаад сууж байгаа герман хөгшин байж лээ. Яг юмны хэмжээ нь гэтрээд байна тийм ээ. Тийм энэ гэтрээд байна харин. Тэг хүн төрөлхтөн гэдэг чинь өөрсдөө ингээд юмаа гэтрүүлдэг. Альва юмыг дандаа гэтрүүлдэг. Тэгээ одоо эргээд бид нар хүн байх чанараа алдцсан. Энийг бид яаж сэргээх вэ гэд Европын холбооны улсын бас радиод би бас ярилцлага өгчээсэн. Бид нарт туслаач. Асуултууд ирээд бид нар яаж ингээд сэтгэлээ сэргээх вэ? Бид нар яаж буцаад хүн болох вэ гэдгийг асуугаад байгаа хэрэг. Одоо гадаадд амьдарч байгаа монгол залуучууд бол бүр сайн анзаарч байгаа. Тэнд ямар сонин ийм харилцаад үүсдэг. Нийгмийн ямар сонин гажууд л үүдэг гэдгийг бүгдээрээ яваагүй хүмүүс нь бас хөөрхөн мэдэхгүй л байгаа хэл та нөхцөл байдлыг. Яг энд бид нар ч номог бардам сайхан байж идэг гадагшаа хилэндээ салхаал нэг Аз л болдог л доо нэг Аз тий хинжиш гэдэг шиг нэг тийм одоо тэрийг олон залуучууд бас мэдрээд буцаж их орноо сайхан хайрладаг болдог байх гэж би ойлгодог шүү дээ. Тэнд хүмүүс ерөөсөө л хүн л хайсан хүмүүс. Яг таныг бүр ингээд яг Монголын одоо ийм удхан одоо бүү шаман гэхээр их сонирхдаг байх л та. Бид нар тэгэл танд яг тэр утгаараа их юм ярьж одоо таны явд заарсан бол тэнд ирэх тулгуурлаж байгаа байх. Тэгээд ингээд яваад очиод тэр хүмүүсийн яг л одоо монгол хүн зовлонгоо ярьдаг шиг тэд нар чинь ингээд ирэмийнхаа зовлонг ажил үйлсийнхаа зовлонг ярьж байгаа шүү дээ. Тэгээ ингээд харахаар хамгийн жаргалтай улсууд бид шүү дээ. Тийм хэлж үгүй. Хамгийн өнөөдөр гэхэд бид энэ чинь ингээд энэ булгийн ихэнд ирээл суугаад ярихад бид өөрсдийнхөө их чөлөөтэй тий иш хараад сууя ингээд тэнцэлт нь гараад сууя гэнэ. Тэгэд гадаадын аливаа нэгэн улсад очиход бид тэд ийшээ мөнгө төлчл орж ирж шүү дээ. Цагчин болцсон дууссан та хэд гараарай гэл ингээд хөгдөл гарна шүү дээ. Алхам тутам юм байна. За хоёлаа энэ удаагийн түүхээр тэгээд хэрвээ та бүхэн одоо уул ус тарих гэж байгаа бол тийм ээ айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг тэр нутаг орны хүмүүсийг сайн судлаарай. Тэр нутаг орны хөгсчүүдийг сайн ухаарай тийм ээ. Тэднэрт их юм биш үү? Тэд нар ер нь ихэнх юм мэдж байгаа шүү. Хотоос нэг ламбуу аваачаад тэр өөрийнхөө уул усыг шууд тэгж дур мэдэн тахиулдаг чинь бас жоохон алдаа эндэгдэлтэй юм байна шүү. Айл болох өөрсдийнхөө авдрыг удлаад нутаг усааныхаа хөгсчүүлийг судлаарай. Тийм ээ. Тэр очиж байгаа хүмүүс маань ч гэсэн бодолтой байгаарай гэдгийг хэлдэг түүх. Тийм уул усаа дахиж байгаа, дахиулж байгаа хоёр хүн хоёулаа сайн бодолтой авах хэрэгтэй юм байна. Тэгээд би бүү боллоо, би лам боллоо гэд хавийн уул усыг бүгдийг дахиад гүгээдэж болдгоо юм байна. Тодорхой зорилготой байдаг байх нь байна. Тодорхой удаа өдөр судрыг хардаг байх нь байна. Тодорхой зан үйл хийдэг байх нь байна. Тэрнээс биш уул усыг тэгд тахдаг гэл нэг бичгээр бүгдийг нь очиод тахичдгүй юм байна шүү. Тэгээ энийг анхаараарай гэж одоо та бүхэнд хэлье да. За баярлалаа. Энэ удаагийн түүх маань нэлээд тийм зорилттой бүлгийн хүмүүс зориулсан түүх болох шиг боллоо. Тэгээд бид хоёрыг үзэж байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Цөөрм айгүй их байгуулдаг. Цөөрм тий цөөрм их байгуулдаг. Одоо энэ ингээл урсаал доошоо гарч ш тий. Ингээ ундрагыг ашиглаад нөгөө усаа эргээд ашиглах юм айгүй их яадаг. Энэ яг бас хадаг яндар нь гайгүй байна тий. Зарим газар чинь баахал юмар нэвсийлгээд навсаал гадаад айгүй хэцүү. Хадаг ч одоо ер нь айл болох хадаг баагүй хийдэг үү. Сүү бас өргөөд юмэр байгаа. Булаг руу юу? Тийм шүү дээ. Булаг руу өнгөтэй хийж болохгүй шүү дээ. Цайны эдээ бишээ сүүтэй цай сүү эднэр өргөж болохгүй. Ер нь жоохон тариа будаа юу яавал өргөөд. Зөв. Яг дараа ч юм уу энэ жоохон унсан энэ модод нэг сайхан сэргээчмээр л юм байна энэ булгыг. Тийм ээ. Гаднах хашааг нь энэ авихныг сайхан уриалаад ч юм уу. Сайхан сэргээ. Хаач манай энэ тавих бас их эндээ санаа тавьдаг юм аа. Дураа ингээд том бас мод хашаа тавьсал. Нилээн санаа тавьдیں۔ Тэгээ хадаг яндар баг уяад нэг штаа цэвэрхэн байлгаад байл. За. За хоёлын ижлээ суунда.
За тий. Сургамжит түүхүүд. Олон хүмүүсийн туулан өнгөрүүлсэн алдаатай, адармаатай амьдралаас сэтгэлэн бүтээв.